Тэгээд бичлэг хийгээгүй бүр маш олон оноо болсон байна. За мэдээж яа бичлэг юу гэдэг танилцуулаад бийж байгаа. Маш их хичээлтэй, маш их завгүй. Тэгээ бас гоё балетны доолнд явж байгаа учраас балет гээд заваас очиж бичлэг хийгээгүй. Гэхдээ ингээ зав болдож байгаа даа. Бичлэг хий гэж бодлоо. За тэгээд өнөөдрийн бичлэгээр бол бүх рэвүү. За ямар сэдвлэж хийх вэ гэхээр Вилгетер Бэйхавакси хоёр үүс болж өгч байна. Тухай. Байгалийн гайхамшигуд одоо окторын нууцаар гэсэн оюун номыг танилцуулах гэж бодлоо. За эхлээд байгалийн гайхамшигуудыг ярьцгаая. За энэ номонд юу гадаг вэ гэхээр бидний мэдэх үзэсгэлэнтэй байгаль доторх мэт таны мэдхгүй нууцлаг сонин содон тэг сонирхолтой зүйлүүдийг харуулсан ном байгаа. За энэ дотор одоо алт бизнес, дараа нь ургамал цэцэг мод, дараа нь амтан, шубу, шавжлал, шавжлалч гэж дээр нь амттууд гээд хэсэг байдаг. За тэгээд энэ номны надад юу таалагдсан бэ гэхээр маш гоё хавцтай, мөн бас товчхонч гэлээ яг гол мэдээллүүдийн нөгөөд тэгээд тэр гоё зургийг надад харуулж өгдөг. За жишээ авъя хэдүүлээ. За энэ бол амьд чулуу гинэ. За тэгээ энд тэгдэг ингэдэг энэ жижиггээ юу тэгээд энэ жижиггийх гээд ингэ зургнуудыг харуулсан байдаг. За дараа нь одоо эхлээд бүр ихнээс нь бүлээс өдрөөрөө за гэрэлт чимэд доо. Чимэд. Аноо гижил оюу гинэ оюу гэж энэ гэрэл чимэд оюу галт гэрэл чимэд оюу үнэт гэрэл чимэд оюу цагаан гэрэл чимэд оюу. За тэгээ ингэ явж агаад ургамал модороод ургамалуудасаа надад амсна яг энийг очиж хараад үзэх юмсаа гэж санагдсан нэг зүйлийг харуулъя заа. Энэ цогцос цэцэг. Тэгээд энэ их сонирхолтой би өөрөө тийм янз бүрийн адил адилтай байгалийн гамшиг тэг кинонд өөрөө дуртаж юм сонирхолтой санагд бүх төрлийн цэцэг 9 сарын хугацаанд урагдаж ил энэ тэгээд яагаад цогцос вэ гэхээр зарим одоо ингэ цэцгүүд маш гоё айлын үнэртэй гоё үнэртэй гэдэг та харин энэ цэцэг тийм муухай үнэр буюу цогцос нэг цогцсын үнэрийг агуулдаг цэцэг байна. Энэ яг муухайч гэлээ яг надад сонирхолтой санагдсан. За тэгээд өөр бас очиж үзэж харах юмсаа энэ үгдээрээ харчих юмсаа гэж хүмүүс зөндөө олон гоё үзэсгэлэнтэй цэцгүүд байсан. Бас энэ нөгөө юу гадаг байхгүй. Дандаа нөгөө энийг юу далайн дандаа нөгөө юу юм бэ? Далайн анхны амьд гэдэг хөө. За энэ амт байна. Одоо энэ далайн. За та нарт бол ястаа сонирхолтой гэж зүйлээ. За дараачих нь бол яг адилхан гэхдээ энэ цохиолчийн нэр нь яг өөр байгаа юм байна уу? За энэ бол мэдээж сансар хөтөргүй амьдралыг харуулсан байгаа. Доондоо эзэмтдийн, судлаачдын тэг гаргасан. За жишээ нь саран дээр алхал одны ордууд одоо манай дэлхий чинь нэг л дагуултай тийм үү? Тэр чинь сар гэсэн чинь бусад гаргууд ч амар олон дагуултай юм гэж. Тэгээ би та нарт жишээ нь харуулъя заяа. За бархас байдгийн бархас байдаг чинь маш олон дагуултай юм тий. За энэ чинь юуны дагуул вэ? Европа шуурганы гараг бархас байх гараг. За харуул. За энэ одоо ийм шинээс 1 2 3 5 гарагтай. Гэсэн чинь манай дэлхийн нэг л дагуултай. Яг үү те. За энэ тритон гинэ. Энэ нөгөө дандаа бас зарим гаруудын нөгөө грекийн домогт бурхнуудаар нэрлсэн гэ тэрийг төс ингээ харуулж байгаа юм. Зураг. За би
Энийг бүгдийг уншсан. Энийг одоохондоо таал хүртэл уншсан байгаа. Гэхдээ ерөнхийдөө хөтөргийн талаар гадаг гэдгийг танаас та энэ хүртэл явсан байгаа. За тэгээд өөр юу ярих вэ? Тэгээд би бас Аз хур номын их дэлгүүр рүү ороод нэг 2 ном уншсан. Гэтэ тэр хулдаж аваагүй ч гэлээ. Тэндээ ном үзэж байхдаа би бүгд нь уншсан. Жохоо үзтээ ч гэлээ маш гоё сонцтой ном юм билээ. За нэг нь бол Багваахаа цэцгийн хүрээлэн. За хоёрдугаарт Үгийн үйлдвэр гэсэн 2 ном зайн. Зарим хүмүүс энийг уншсан байж магадгүй гэхдээ зарим нь уншаагүй байж магадгүй. Гэтэ би жоохон товчхон яриад байгаа. Багваахаа цэцэг нь яадаг вэ гэх юм тийм тосгон байдаг байсан. Тэр тосгон ингээ мөрөөдлийн төлөө явах нь бол хөдөлмөртэй нэг тиймэрхүү хүмүүс амьдардаг тосгон гэтэл дандаа бүх зүйлийг биелүүлж чаддаг. Юу ч бүтээдэг нэгэн робот гарч ирснээс хойш хүмүүс мөрөөдөл гэж юу болохыг бүгдийг орт тас марцсан байдаг. Гэхдээ тэнд амьдардаг Анна гэж нэгэн ойдолчин цоохол ганцхан тэр роботууд байсан ч гэлээ өөрийнхөө мөрөөдлийн төлөө хөдөлмөрч урагшлахыг хичээдэг байсан нэг тийм охины тухай байгаа. За тэгээд тэр охин яадаг вэ гэхээр өөрөө ойдолчин юм ойдог. За тэгээд шүн ерөөс унамжтгүй ингээд цонхоор хараа байжсэн чинь нэг юм шувуу гихт ингээ хүн шувуу байхын олж хараад очиж чи юу гэж байгаа юм бэ гэж асуусан чинь хүн шувуу би нэгсгэж орж үүлтэй хамт тогломоор байна. Энэ тосгоныг энэ юу гэдэг гоё тодоос томоос хамаар юм гэж хэлдэг байхгүй. Тэгээ тэр охин чиний мөрөөдөл их гоё юм. Би өөрийнхөө мөрөөдөлд нийлүүлээд чамаад гоё далавч ойж өгөө гэдэг. Тэгээ охин яаж далавч ойлох гэж ном уншсан ч гэлээ ерөөсөө юу ч бүтээгүй. Тэгээд нэг санаа төрдөг. Тэр нь Багваахаа цэцгийн хүрээлэнд очиж багваахаа ингээд өслөө шивний түлээхээр тэр ингээд биелдэж хүмүүс явдаг та. Тэрэндээ адилхан охин Багваахаа цэцгийг үлээгээд тоосон цэрийн дагаа явсан чинь ингээд нэг тийм амир муухай чийжтэй нэг тийм нэг тийм газарт ингээд хүмүүс үлээсэн тэр тоосон цэрүүд Багваахын тоосон цэрүүд нь ингээд бөөгн өрцөн ингээд салхин намраад ингээд байжсэн. Тэгээд тэрийг харчаад охин тэрнгээр далавч хийя гэд тэрийг ихлэ утас олгоод тэгээ оёод тэр хүн далавчж өгсөн. Тэгээд тэр роботууд нь жилийн явсаар устж өгөөсоор тосгоны хүмүүс дахин мөрөөдлийнхэн төлөө шалгахаар зорддог байгаа. За ийм нэг ихнийх нь ном байна. За хоёр дахь ном нь бол Үгийн үйлдвэр гэдэг нь хүмүүс ингээ юу ч явж чадахгүй гэхдээ үнийг өсөг одоо үйлдвэр гэдэг юм лээ. Мөнгөө төлөөд одоо үг аав нь тэгээ тэрнгээр ингээ хоорондоо ярьдаг байсан. Тэрнээс бол юу ч ярьж чадахгүй. За тэгээд тэнд нэг амьдардаг нэг хөвгүүн ингээд одоо баян хүмүүс бол зүгээр асуудалгүй авчдаг мөнгөтэй болохоор харин ингээд ядуу хүмүүс чинь мөнгө авахд хэцүү. За тэгээд тэнд бас нэг ядуу худууны тийм хүүхэд өдөр олон те баяжуудын хайсан гүгийг төөж авдаг. За тэгээд төөж авдаг нэг сагсандаа дахиад нэг дуусан чинь M3 болсон билээ. Марцчихжээ би тэрийг их олон юм уншсан ба 7 юм уншсан болох марцчихад за нэг 3 төөж авсан. За тэгээд өөрөө нэг охинд амир хөөрхөн охин сэтгэлдээсэн билээ. Тэгээд сэтгэлээ хэлчих чадахгүй ягаад гэвэл тэр 3 үг нь яг тэр сэтгэлийг хэлчихлэхээр тийм 3 үг биш байсан болохоор гэхдээ түнгээ чин сэтгэлээс хайртайсан. Гэхдээ өөр нэг залуу хайртайсан. Гэхдээ тэр залуу нь баян болохоор би чамд хайртай гэд ингээд хэлж чадсан. Гэхдээ тэр хүүхэд хэдий ч сэтгэлээ хэлж чадахгүй ч гэлээ тэр 3 үгээ түнд хийсэн. Тэгээд үлээ. За юусэн хийсэн. За тэгээд тэр охин ой баясантай болоод үнсэн байгаа хацар дээр за нэг иймэрхүү тухай өгүүлдэг ном байгаа. Тэр уншил тэр баруун мэдэж аваа тий. Тий. Уншил бол мэдээж авах гэхдээ мартчихж одоо. За
Энэ хоёр намаас би юу ойлгож авсан бэ гэхээр за үгийн үйлдвэрээс тэр хүүхд чинь хэдий ч одоо өөрийнхөө сэтгэлийн төлөө одоо тэр гоё өгүүдийг хэлмээр байгаа ч гэлээ өөр ядуу мөнгөө худалдаж авах ямар ч мөнгө байхгүй байсан учраас сэтгэл хэлж боломжгүй байсан. Гэхдээ барьж авсан 3 үгээ тэр охиндоо хэлсэн. Тийм учраас хэрвээ одоо та юу сэтгэлээ мэддэг вэ? Одоо хэрвээ ингээд та нар одоо тийм ертөнцид байсан бол та нар яах вэ? Ингээд ямар ч үг байхгүй тий? Ингээд цаашаа 10 минут яриханд бол хичнээн мөгтөлж ярих. Харин тий тэгэхээр бүх юм үн цэнтэй мөн бас хүн үг хэлэх гэж байгаа бодлоо сайн бодчих бас хэлэх хэрэгтэй би ойлгож авсан. Харин багвахад цэвэрлэл ингээс юу ойлгож авсан бэ гэхээр зарим хүмүүс чинь зөвл мөрөөддөг. Гэтэ тэр мөрөөдлөхөн төлөө хөдөлмөртгүй ерөөсөө тууштай яг хөдөлмөрт хичээлээ тууштай байж чаддаггүй. Тийм учраас тэр охин нийтэд одоо ойлцсон ч гэлээ тэр хүнд яаж бас тусалж байгаа те хүн бас туслах ёстой өөрийн мөрөдөлтэй вам нийлүүлээд би яавал тэр хүнийг баярлуулах вэ гэж бодоод ном уушаад гэсэн ч бүтэхгүй ч гэлээ ингээ нэг санаа төрсөн багвахад цэцгийн үрэлэнд очиж багвах үлээ тэндээ адилхан хүн бас тусалж явах хэрэгтэйг ойлгож авсан. Хоёрдугаар тууштай байж ерөөсөө хөдөлмөрлөх хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан. За тэр хоёр юм намаас бол би танарт харуулах хэрэгтэй. Гэтэ би тэр хоёр намайг хулдаж аваагүй байна. Тийм учраас та нар өөрсдөө бодож аваад уншаад тэгээд гоёмыг сурч мэдээсэй гэж хүсэж байна. Бас энэ хоёр намыг бас уншиж мэдээсэй. Гоё сонирхолтой мэдгүй тэ ант мэдгүй урамлууд цэцгүүд гэх мэт зүйлүүдийг харуулж чадсан гоё нам байгаа шүү. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон юу дарах вэ? Subscribe дараарай. За тэгээд хичээлд өндрөөс өндөр дамжуулт хүсье. Баяртай.